Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв. Газрын тосны амьдралын мөчлөг. Газрын тосны эрэл хайгуулын талаар уул уурхай хүндүүлдвэрийн яамны газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсэн шинжээч Пүрэв Доржийн хүрлэх үү. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Газрын засны салбарын мөчлөгтэй холбоотойгоор газрын засны эрэл хайгуулын талаарх мэдээллийг та бүхэнд энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээх болно. Ерөнхийдөө газрын тостой холбогдсон үйл ажиллагаа буюу газрын засны амьдралын мөчлөгийг бол үндсэндээ эрэл хайгуул, бүтээн байгуулалт ашиглалт, татан буулгалт гэсэн үндсэн үйл ажиллагаануудад хуваагддаг байгаа. Эдгээрээс миний хувьд бол та бүхэндээ хэлж байгаа танилцуулах асуудал маань эрэл хайгуултай холбоотой асуудал. За, газрын засны эрэл гэж юу юм бэ гэдэг асуудлыг та бүхэндээ тайлбарлаж өгье. Газрын тосны эрлийн асуудал нь болохоор газрын тостой холбогдсон үйл ажиллагааг тодорхой нутаг дэвсгэрт газрын тос уламжлалт тус газрын тосын хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэж байгаа геолог болон геофизик, геохимийн томь судалгааны ажлыг бол газрын тосны эрлийн ажил гэж хэлж байгаа. Геологчид газрын тосны эрлийн ажлыг яаж явуулдаг вэ гэхээр газрын хөрсөн дээр геологийн маршрутын ажлыг дээж авах маягтайгаар авсан дээжийг зураглал хийхээр цаасан дээр болгож ингэж зураглалын ажлыг бол гүйцэтгэдэг байгаа. Тухайн ажил дээрээс авсан дээж чулуулагаас дээж авдаг. Дээж аваад тухайн дээж маань газрын тосны агуулгач чулуу байж болох нь уу, үүсгэх чулуулаг байж болох уу, тухайн талбай хэмжээнд ямар хэмжээнд дарахсан байна. Эдгээрийг бол бүгдийг нь судалж байгаа асуудал байна. Тэгээ геологчид газрын гадар дээгүүр явахдаа юуг хайрдаг вэ гэхээр их чулуулагын тархац, суур чулуулагууд маань хаа байна гэх зэрэг нийт бол талбай хэмжээнд бол чулуулагын судалгааг бол харж гүйцэтгэдэг. Үүний дараагаар бол геофизикчид маань ямар ажил хийдэг вэ гэхээр тухайн газрын тос байж болох хэтийн төлөв бүхий чулуулагыг тухайн талбайд дарагдсан хэмжээнд нь судалж, тухайн талбай дээр хөндийн хүчний судалгаа, соронзон судалгааны ажил, чичирхийллийн судалгааны ажил зэрэг эдгээр судалгаанууд бол хийж гүйцэтгэдэг онцлогтой байж байгаа. За тэгээ геофизикчдийн маань судалгаагаа яаж хийх вэ гэхээр соронзон хайгуулын судалгааг газрын гадар дээгүүр маршрутын дагуу явж хийдэг. Мөн ялгаа авахгүй хөндийн хүчний судалгааг бол маршрутын дагуу газар дээр нь явж гүйцэтгэдэг байна. Агаарын геофизикийн судалгааг онгоцоор нисэж агаараас бол зураглах маягтайгаар хийж гүйцэтгэдэг. Эдгээр судалгаануудын үр дүнд авсан тайлангаа нэгтгэхэд тухайн талбай дээр газрын засны хэтийн төлөв байна уугүй гэдэг эрлийн ажил үгээр тусдаг. За, эрлийн ажлыг яаж байгуулдаг вэ гэхээр газрын застай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа эрлийн ажлыг газрын засны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээлэгч гэрээ байгуулж үйл ажиллагаа гүйцэтгэдэг ба. Гэрээг 3 жилийн хугацаатаар гүйцэтгэнэ. Гэхдээ энэ гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл юм бол шаардлагагүйгээр хийж гүйцэтгэдэг ийм онцлогтой байж байгаа. Газрын тосны хайгуул гэдэг нь газрын тосны ордыг нээн идэвхжүүлэх нөөцийг тогтоох зорилгоор хийж байгаа хайгуул судалгааны ажил байна. Муу ялгаа авахгүй эрлийн ажил гүйцэтгэсэнтэй адилхан геологийн, геохимийн, геофизикийн, өрөмдлөгийн тэгээд туршилтын олборлолтын зэрэг эдгээр ажлыг бол хийж гүйцэтгэж байгаа нь бол газрын тосны хайгуулын ажил гэдэгт бол хамаарч байгаа. Газрын тосны хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ яаж гүйцэтгэх вэ гэхээр тухайн гүйцэтгэж байгаа гэрээлэгч компани маань гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэрээ байгуулахдаа өнөөдөр Монгол улсад бол бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар газрын тостой холбогдсон үйл ажиллагааг бол зохицуулж явж байна. Тэгэхээр газрын тостой холбогдсон үйл ажиллагааг зохицуулж байгаа гэдэг нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гэрээний маань хугацаа хууль заасныхаа дагуу 8 жилийн хугацаатай байгаа. Шаардлагатай гэж үзвэл тухайн хугацааг 2 жилээр 2 удаа сонгох нь бол тухайн газрын тосны асуудлаар хэвчсэн байгууллагын эрх үүрэгт хамаарсан байна. За, тэгээд гэрээгээ байгуулсны дараа хайгууллахын ажлыг эхлэхээс өмнө газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. За, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хайгууллын үйл ажиллагаа бол эхлээд явна гэсэн. Сонгосон газрын доор ямар хэмжээтэй тос байх вэ? Тос байгаа юу үгүй юу гэдгийг бол хайх хэрэгтэй юм байна. Тэгэхээр газрын тос гэж юу вэ гэдгийг манай өмнөх багш маань бол та бүхэн тайлбарлаж хэлсэн байгаа. Энэ бүгдийг би та бүхэнд энгийнээр тайлбарлахыг оролдож үзүүлье. Газрын тос гэдэг нь өөрөө газрын гүнд хадгалан үлдсэн амтэн ургамал буюу нүрс ус төрөгчийн нэгдлийг бол хэлж байгаа. Шингэн төлөвт, хийн төлөвт, хатуун төлөвт байж байгаа. Эдгээр маань яаж хоримтлагдж яаж бий болдгоо гэхлээр биднэрт бол хамгийн энгийн ухаанаар тайлбарлахад Монгол хүмүүс бол бүгд мах иддэг, мах чанж иддэг. Мах идэхэд бол энэ айл
адууны мах идж байна, үхрийн мах идж байна, хоньны мах идж байна гэдэг нь өөрөөсөө үнэрээр нь ялгаж таньдаг байдаг. Тэгэхээр энэ үнэр маань юу вэ гэхээр өнөө газрын тоснд үүссэн хий хэмжээ юм байна. Тэгэнгүүт бид нэр таваатай одоо махаа чанахад таваагаа тагийн ахуйд бол доор нь бол тос тунж үлдсэн байдаг. Одоо дээдл дээр. Энэ маань өөр газрын тос, тэрний доотлолт нь шүл гэдэг маань өөр ус байж байгаа. Тэгэхээр газрын дор нөгөө нэг газрын тос маань яаж бүрлж байдгүй гэхээр доор нь ус байх нь, тэгээд тос байх нь, тосныхаа дээдл хий байх нь. Тэгэхээр бид нар энийг бол ингээд тос ус тос хий гэсэн ийм гурван төвшөндүүд ингэж одоо газрын гүнд бол байрлаж хадгалагддаг байна. Энэ газрын доор байж байгаа тос маань ямар хэмжээнд байдаг юм бэ гэхээр хүмүүсийн бол ерөнхий ойлголт нь бол газрын гүнд ийм хоосон хөндөй зайд тос ингээд өөр ингээд нуур шиг ингээд тогтцтой байдаг юм байна гэсэн ойлголт байгаад байдаг. Тэгэхээр энэ бол бас буруу ойлголт юм байна. Энийг бид нар яаж ойлгох вэ гэхээр одоо өнөөдөр чулуулгийн ан цав нүхсвийн дотор дүүргэж орчиж байгаа тосуулт гэж орчдог газрын гүнд. Одоо энгийн жишээгээр тайлбарлах нь бид нэр йотонг мэддэг те сахар йотонг. Түүнийг бид нэр цайндаа дүрэнгүүд тэр йотон дотор маань нөгөө цай маань уусаад орчдог. Түүнийг бид нэр одоо соронгууд дотроос нь чихэртэй ус амдаас орж авдаг. Яг энэтэй адилхан тэр йотон шиг чулуулгийн завсар зай дотор газрын гүнд одоо тос маань өөрөө барьж байдаг байна. За тэгэхээр одоо тос ингээд газрын гүнд чулуулгийн ан цав нүксөөр ингээд дүүрсэн байх нэ. За тэгвэл энэ маань хаагур яаж байрлаж болох вэ? Үүнийг бид нар одоо хайх шаардлагатай болж байгаа. Эрэл хайгуулыг хийхдээ, эрлээ хийсний дараа хайгуулаа хийхдээ тухайн бүс нутаг дээр дархцгийн хэмжээг тодорхойлно. Ямар талбайд дархсан байх нь боломжтой гэж үзсэн талбай дээр бид нөгөө геофизикийн судалгаануудаа хийж байгаа. Нөгөө дээжийг авдаг, дээжин дээр геофизикийн судалгаа, геохимийн судалгаагаа хийгээд чулуулгийн шин чанарыг тодорхойлоод хөндийн хүчний судалгаагаар нэгээд зураглуудыг гаргаж ирээд давхраар нь үзээд за энэ хэсэг газар дээр байж болох юм байна гэдгийг тодорхойлж байгаа. Энэ дээрээс харахад газрын тосны судалгааны хамгийн гол судалгаа одоо сүүлийн үед дэлхийд дахин өргөн хэрэглэж байгаа судалгаа бол чичирхийллийн судалгааны ажил байдаг. Чичирхийллийн судалгаа гэдэг маань юу вэ гэхээр газрын гүнлүү долгион үүсгээд ойсон долгионыг хүлээж авч бичдэг асуудал. За энийг ингээд тайлбарлахаар хүн бас ойлгоход хүндрэлтэй гэж магадгүй. Энийг хамгийн энгийн жишээ нь одоо бид нэр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Одоо хүн одоо биеийнхээ эрхтнийг ямар төвшөнд байна уу, өвчтөө нь өвчлөггүй байныг үзүүлэхэд тулд эхо аппаратаар харуулдаг тийм үү. Эхо аппарат маань хүний буй эрхтнийг хаана ямар байралтай байна, одоо хэм байгаа хэмжээсээ томорсон байна уу, багассан байна уу гэдгийг бол эхо аппаратаар бол шинжилдэг. Мөн түнтэй адилхан бид нар бас зүрхний бичлэг хийлэгдэг. Зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд долгионууд бол өөрснөө гэж цаасан дээр хэвлэгдэж гарч ирдэг. Тэгэхээр яг энэ долгион энэ бичиглэг хийдэгтээ мөн адилхан газрын гүнд байж байгаа тэр чулуулаг ямар хэмжээнд тархсан байна вэ? Энэ хэсэг бага хэмжээтэй байх юм бол нөгөө хэсэгт их хэмжээтэй байна. Эдгээрийг одоо бид нэр олж ядахын тулд нөгөө чичирхийллийн судалгааны гэдэг ажлыг хийж байгаа. Нийт талбай хэмжээнд уртаашаа ямар хэмжээтэй байх вэ, өргөөшөө ямар хэмжээтэй байх вэ гэдгээс хамаарат чичирхийллийн судалгааг юм. За чичирхийллийн судалгааг хийхэд үндсэн хоёр арга байдаг. Нэг нь вибраторын арга, нөгөөх нь дислэгээний арга гэж. За дислэгээний арга гэдэг нь ямар шиг арга байдг вэ гэхээр нөгөө нэг үүсмэл долгионыг үүсгэхийн тулд бага хэмжээний гүн өрөмдөөд өрөмцөн цоногтой чичиргээ үүсгэх дислэгээний бодисыг хийж түүнийг одоо дислэгээ хийж чичирхэл хийж долгион явуулдаг. Үүсэн одоо өгсөн долгионыг хүлээж авахын тулд тэнд геофон буюу хүлээ авахч мэдрэгчүүд тавигддаг ба. Тэр мэдрэгчүүд маань өөрсдөө яадаг вэ? Ойсон долгионыг буцааж хүлээж авдаг. Ингээд ойсон долгионыг хүлээж авснаар долгионыхын хэмжээгээр бичигдэл бол хийгддэг. Тэгэхээр энэ долгионы бичигдлэг хийгдсэний дараагаар тухайн газрын гүнд байж байгаа тэр чулуулгын маань одоо бүтэц зохион байгуулалт нь ямар байна вэ? Ямар хэсэг дээр нь газрын тос байж болох уу гэдгийг бол манай геологчд өөрсдөө судалгаагаар гаргаж ирж тэрэн дээрээс тайллаа бол гаргадаг. Тэгэхээр тайл хийсэн тэр бичиглэгийн дагуу дараагийн шатны үйл ажиллагаа явагддаг байж байгаа. Одоо бидний үзэж байгаа энэ слайдн дээр бол тухайн газрын тос байж болох юм ба гэсэн энэ талбай хэмжээг бол ингэ ялгасан байна. Энэ талбай маань ингээд дээд болон доод хэсгээр уулаар хүрээлэгдсэн байна. Мөн талбайн зарим хэсэгтээ бол ингээд нуур байгаагаар энэ зургатаар төсөөлөгдсөн байна. Дээгүүр нь явсан байгаа энэ шугамнууд бол өнөө бидний одоо геологчд, геофизикчд маань газар дээгүүр нь яваад энэ хэсэгт одоо газар тос байж болох юм байна гэж үзсэн. Тэр нөгөө нэг хитийн төлөвтэй байж болох талбай маань. Энэ талбайг бид нэр ингээд
тороор буюу сэтгэлж буюу эсвэл шулуун шугамар одоо хэмжээг нь тодорхойлоод энэнийхээ дагуу нөгөө чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа. За энэ слайд дээр маань яг нөгөө бидний түрүүч хэлсэн дислэгээний арга буюу вибраторын арга гэдгийг бол энэ дээр бол тайлбарлсан байж байна. За яадаг байх нөхлөө дислэгээний аргаар одоо жишэрхээ өгөхөд доош нь гүнлүү ойсон долгион маань буцаж ирээд одоо энэ геофон буюу нөгөө мэдрэгч дээр одоо хүлээн авдаг. Хүлээн авсан мэдрэгчийг цаана боловсруулалтын одоо шууд одоо компьютер боловсруулалтын одоо багжаар тэн дээр боловсруулалтаа гаргадаг. Тэгэхээр боловсруулалт гарч байгаа юм маань яаж юм гэхээр энэ одоо слайд дээр үзүүлсэнтэй ялгаа байхгүй энэ юу зүсэлтүүд гараад ирсэн байна. Зүсэлтүүд маань нөгөө зүрхний бичлэгийн зүсэлт яаж гардаг вэ гэдэгт адилхан тийм тоон утгатай одоо бичиглүүд бол гарч ирдэг. Энэ бичиглүүдийг бүгднийг нэгтгэхэд хөндлөнгөөр нь харах юм бол газрын гүний одоо чулуулгийн нөхцөл байдал тодорхой болох юм байна. За энэ дээд талбын одоо манай боловсруулалтын инженерүүд ажиллаж байна. Боловсруулалтын инженерүүд маань бол одоо манай эмч нартай адилхан одоо нөгөө гарч ирсэн зүсэл дээр гарч ирсэн нөгөө бичиглүүдээ бол тайлал хийж байгаа. Эдгээрийг тайлал хийхэд доотлолт нь байж байгаа станцаар хүлээж авсан мэдээллийг энэ дээдлийн одоо манай инженерүүд бол ингээд боловсруулалтаа хийж сууж байна гэсэн. За бидний сая хийсэн чичирхийллийн судалгааны үр дүнд ийм одоо юу гарч ирэх нь. Зүсэлт одоо ийм одоо хүн харахад бол юм мэддэхгүй юм ярен л ийм юмнууд байх нь. Энэ дээр манай геофизикч геологчд маань ажиллана. Хаагуур нь хагарлагсан байна. Хаагуур нь ямар өргөдөл өгөгдсөн байна. Нөгөө тос маань хаана байж болох вэ? Хаана очиод хуримтлагдсан байх уу гэдгийг бол ингээд дээрээс бол гаргаж ирж судалж байгаа. Тэхийн тулд эдгээрийг 2 хэмжээст буюу 3 хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг үр дүнгээр тогтоодог. Тэгээ компьютерт нөгөөдхөө оруулж одоо авсан мэдээллүүдээ нэгтгэхэд 3 хэмжээстээр тухайн газарт ямар хэмжээний тос байна вэ гэдгийг бол бид нэр эрэл хайгуулын ажлаа үр дүнгийн бол гаргаж ирж байгаа. Энэ гаргаж ирсэн 3 хэмжээст зураг дээрээсээ бид нэр өрөмдлөгийн ажлыг төлөвлөнө. Өрөмдлөгийг одоо хаана өрөмдөл тос байж болох уу гэдгийг бол тодорхойлж байгаа. Тэгэхээр тэрийг бол тодорхойлж байгаа нь бол бүгд эргээд нөгөө физикчд болон геологчдын ажлын үр дүн байх. За бид нөгөө гаргаад ирсэн одоо зүсэлтүүд дээрээсээ одоо ингээд тайл хийгээд газар нутас байж болох цэгээ тодорхойллоо. За одоо яах вэ гэхээр дараа нь бид нэр тухайн газарт газрын тос байна уугүй юу гэдгийг одоо яг өөрсдийнхөө нүдээр харж гараар барьж үзэхийн тулд түүнийг өрөмтгөх шаардлагатай болдог. За өрөмтлөгийн ажил гэдэг маань бидний ер нь нийт хүмүүс маань бол манайхан мэддэг геолог уулуурхайн чиглэлээр явагдаж байгаа өрөмтлөгийн ажил бол ойролцоогоор 100-аас 200 м, за дээдлэн 500 м хүртэл өрөмддөг ийм бол өрмийн тоног төхөөрөмжүүд байдаг. Өөрөө явагч буюу машин дээр суурьлагдсан өрөмнүүд байдаг. Зарим нь бол өөрөө яваад өрөмждөг ийм юмнууд байдаг. Ийм өрөмлийн тоног төхөөрөмжүүд байдаг. Тэгэхээр газрын тосны өрөмдлөг гэдэг нь ямар шиг асуудал байдаг вэ гэхээр одоо бидний одоо харж байгаа энэ өрмийн цамхыг бол энэ дээр байршуулсан байна. Энэ өрмийн цамхын маань өндөр бол 46 м өндөртэй байдаг. Тэгээд энийг ажилуулах тэр өрмийн одоо эргэлтийн хүчийг сайжруулах төр дээр зориулаад бол 3 том генератор ажилладаг. Тэгээд одоо өрмийн тоног төхөөрөмж одоо багц хэрэгсэл гэдээ ярих юм бол энэ дээрээс их одоо юм бол нэгжиж нэг цаг цөмийн одоо ийм багц тоног төхөөрөмж бол үүсдэг гэж. Газрын гүнийг өрөмтөхөд одоо Монгол улсын жишээн дээр бол хамгийн наазах нь бол 1500 м-ээс 3000 м хүртэл өрөмтсөн байдаг. Тэгэхээр 3000 м өрөмтнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо хөдөө орон нутагт одоо амьдарч байгаа хайлууд бол аль сайхалтын зайтай тий 3 км гэдэг бол бас нэлээд урт шүү. Одоо эндээсгээд багцаалаад үзвэл тэгэхээр хөндлөнгөөр нь харахад бид нар 3-аас 5, 6, 7 км хүртэл одоо газрын гүнлөө өрөмтдөг ийм хүчин чадалтай ийм өрөмнүүд байх нэ. За газрын тасыг одоо өрөмтөхдөө яаж өрөмтөг байх нь вэ гэхээр газрын гүнлөө өрөмдөөд явлаа. Одоо үндсэн чулуулагт ороод ирэхэд өрмийнхөө одоо өрөмийнхөө багжиг татаж суулж аваад тэр дээр хамгаалтын яндан суулгаж өгдөг. Энэ хамгаалтын яндан маань ямар яндан байдаг вэ гэхээр одоо энэ гүнд байж байгаа одоо бидний ахын зориулт хэрэгэлдэг цэнгийг ус эдгээрийг хамгаалах зорилттой хамгаалтын яндан гэж суйрлуулж өгдөг. Түүний гадна талаар нь цементлээд түүнийг бэхжүүлсний дараагаар дотор талаар нь дахин өрөмдлөгийн ажлыг цаашаа үргэлжлүүлдэг. Энэ үргэлжлээд цаашаа 1000 м юм уу 2000 м үргэлжлээд дахин тэр дотор хамгаалтын яндаг суулгаж. Хамгаалтын яндаг суулгаж өгсөний дараагаар дахиад гадна талаар цементэлнэ гэсэн. Тэгэхээр нэг цоногийг эхний ээжэнд хэд байх нь 1-2 удаа цементэлж одоо баталгаажуулж байна. Эдгээр маань юуг хамгаалж байгаа вэ гэхээр
нэгдүгээрт газрын гүнд байж байгаа чулуулын нуралтаас хамгаалахаас гадна газрын гүнд байж байгаа одоо бидний усны асуудлыг хамгаалдаг байна. Тухайн цооногт тос илэрлээ гэж бодох юм бол тос одоо цонор гарч ирэхэд тэр одоо цооногийн орчинд байж байгаа хөрсийг бохирдлоос хамгаалах зорилттой. Ингэж өрөмдлөгийн ажлыг бэхэлж явуулдаг байна. Өрөмдлөгийг бид нар хаана хийх вэ гэж түрүүчин бидний нөгөө геолог геофизикчд маань хайгуулын ажил дээр чичирхийлийнхаа шумуудыг тавиад дээрээс нь тэр шумууд дээрээ бид нар өрөмдөх цэгүүдэд тодорхойлоод за энэ хэсэг газар дээр нь ийм хуримтлал байх юм байна. Энэ хэсэг дээр нь бага хэмжээтэй байх юм байна гэд тэрнийг төлөвлөсөн нөгөө нэг хэсэг газар болгон дээрээ өрмийнхөө цэгийг тавьж өрөмтгөрөөр бол тодорхойлдог байж байгаа. За одоо бид нар хайгуул өрөмтлөгсөн энэ слайд дээр бол одоо тухайн талбай дээр гүйцэтгэсэн сейсмийн ажлуудын үр дүнгээр өрмийн цэгүүдийг тодорхойлсон нь бол харуулж нь одоо энэ хар цэгээр тодорхойлсон байж байгаа тийм. Энэ нь бол өрөмтөх цэгүүд байна гэж ойлгож болох юм. Өрөмтлөг гэдэг маань өөрөө юу гэж байна гэхээр газрын гүнд байж байгаа газрын тос нөгөө нэг агуулгах чулуугаа би түрүү ярьжсэн тэр чулуулгаа хүртэл өрөмдөө тэр чулуулаг дотор маань газрын тос байна уугүй юу гэдгийг үзэж байгаа. За газрын тостой гэж одоо тос илэрлээ гэж үзэх юм бол бид нэр тухайн цооногийг яах нь дараа нь бол үнэлгээ өгөх нь. Тэгэхээр тэр үнэлгээ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр тэр тос маань ямар хэмжээтэй тос вэ? Шин чанар нь ямар вэ? Дархц нь ямар хэмжээнд байх вэ гэдгийг үнэлгээ өгдөг. Тэгэхээр үнэлгээний асуудлыг бол одоо дараагийн багш маань одоо үнэлгээний асуудлыг наривчлан тодорхой тайлбарлах учраас би үнэлгийг энэ хүргээд орхив. Цооногийн хайгуул гэх түрүүчин бид нар хэлсэн цооногийг яадаг өрөмдөд бидний нөгөө нэг тостой гэд үзээд байсан нөгөө нэг бүтц дээр мань өрөмцөн чинь тос байхгүй л яах вэ гэж. За тэгэхээр газрын тосны хайгуулаас татан буулах хүртэл бүх үйл ажиллагаанд байгаль орчны асуудал бол давхар явагдчихад. Байгаль орчныг яаж хамгаалах вэ? Нөхөн сэргээх үү гэдэг асуудал. За нөгөө өрөмцөн цооног маань хуурай гараад ирлээ гэхэд стандартын дагуу тэрэн дээр бол цооногийн хаалтыг хийдэг. Цооногийн гүнд нь одоо бөглөж гагнуураар гагнаад ямар нэгэн одоо тэндээс уусмал бөгөөд тос юм уу усны одоо газар гаргаж ирэхгүй тул таглаад ингээд тэр тухайн стандартын дагуу байгаль орчныг нөхөн сэргээдэг. Өрмийн цооногоо хагалж битүүлэхээс гадна өрөмдлөг явуулсан талбайн орчныг бас цэвэрлүүлж техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж тухайн үед нь бол одоо хийгээд явдаг байж байгаа. За цооногоос одоо тос гарлаа гэж үзье. Тосны шинж тэмдэг илэрлээ гэж үзье. Тэгэх юм бол тухайн цооногийг одоо эдийн засгийн хувьд үнэлэх боломжтой юу гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Тухайн цооногт гарч ирж байгаа тос маань эдийн засгийн хувьд үр ашигтай юм байна гэж үзэх юм бол тухайн цооногийг одоо туршилтны олборлолтод бэлдэж тухайн цооног нь туршихад одоо хичнээн хоногт хичнээн бариал тос буюу хичнээн тон тос өгч өгнө гэдгийг дуршдаг. Тэгээд дуршилтын үйл ажиллагааны дараа тухайн цооногийг хаагаад тоноглолын одоо суйрлуулад тэгээд дэрийг бол олборлолтод шилжүүлэхэд бэлдээд орхидог байж байгаа. Дараагийн шатанд бол цооног өөрийн даралтаар гардаг ч юм уу эсвэл эдийн засгийн үр ашигтай байна гэж утсан тохиолдолд мөн ялгаа авахгүй туршилтын ажлыг хийгээд цооногийг битүүмжлээд орхино. За эдгээрийг яагаад битүүмжлээд орхиод байна гэдэг вэ? Хайгуулын үе шат хүртэл туршилтын олборлолтыг бол явуулж цооногийг бол явуулж болдог. Үүнээс хойш яах вэ гэхээр нөгөө тухайн одоо талбайд дарахсан байгаа газрын тосны хэтийн төлөвийг үнэлгээний ажил хийгдэх хэрэгтэй болдог. Тийм учраас эдгээрийг бүгдийг нь хаагаад ашиглалтанд бэлдээд үнэлгээнд бол бэлдэж өгдөг. Ийм очиртай юм байна. Эрлээс ахуулаад хайгуул хүртлийн хугацаанд ямар ажил хийгддэг байх нь вэ гэхээр геологчид маршрутаар явж газрын гадар дээр явж одоо чулуулаг болон шин чанаруудын физик механик шин чанаруудыг судалдаг байна. Мөн геологийн зураг зохиодог байна. Үүний дараагаар тэр тухайн геологчдын явсан маршрутын дагуу хэтийн төлөвтэй гэж үзсэн талбайд геофизикийн судалгааны ажил хийгддэг байна. Геофизикийн судалгааны ажилд ямар ажлууд байдаг вэ гэхээр
соронзон хайгуул, хөндийн хүчний судалгаа, агаарын соронзон судалгаа гэдэг эдгээр ажлууд хийгддэг байна. За эдгээр ажлуудыг хийгдэд зураглал гараад тэр зураглалыг давхардуулаад за хэтийн төлөвтэй гэж үтсэн нөгөө талбайгаа ялгаад одоо нөгөө чичирхийллийн судалгааны ажил хийгддэг. За чичирхийллийн судалгааны ажлыг түрүүн зурагт үзүүлж байсан ямар шугамар, ямар торлоор, ямар хэмжээтэй хийдэг байдаг. Наривчлаасаа хамаарат хоорондын зан ямар ах вэ? Хүлээ авахчийн зай ямар ах вэ? Тухайн одоо судалгаанд аль аргыг ашиглах вэ? Вибратороор ашиглах уу? Эсвэл нөгөө цооног өрөмдөд дислэгтэйгээр ашиглах уу гэдэг асуудал байдаг. Ер нь бол үнэлгээ газраас авч байгаа үр дүнг илүү сайн амнах юм бол нөгөө дислэгээр хийгдсэн чичирхийллийн судалгааны ажил маань өөр үр дүн сайтай болдог. Ийм байх. За тэгээд чичирхийллийн судалгааны ажлын дараагаар нөгөө нэг тодорхойлсон цоонуудынхаа цэгүүдийг байршуулсан газар дээр өрөмдлөгийн ажлыг хийдэг байна. Өрөмдлөг гэдэг маань юу байх нь вэ гэхээр нөгөө 46 м өндөртэй газрын гүнлөө 7000 м хүртэл өрөмдөх хүчин чадалтай ийм том бүтэн ийм одоо өрмийн тоног тохиромж суур машин байх нэ. Эдгээр нь өөрөө бол олон хэсгээс бүрдэлтэй байдаг. Тэгээд тухайн цооног өрөмдөд өрөмдөхтэй бид нэр байгаль орчныг яаж хамгаалах вэ? Энэ бүгдийг та бүхэн сайн ингээд ойлгомжтой болов уу гэдгээр энгийнээр үе тайлбарлаж өглөө. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв.